Hey, сайн байцгаана уу? Амраа байна. Таска байна. За, та бүхэн анхаарлаа төр наашн хандуулаарай. За, та бүхэн гайхалтай зүйлийг дуулах гэж байна. За, болоод үзье. Та нэг зочны өрөөтэй, нэг унтлахын өрөөтэй, нэг ариун цэврийн өрөөтэй мингийн жижиг орон сууцд амьдардаг гэж төсөөлье. За, та 2-3 жилийн дараа ч юм уу ингээ гэр бүлтэй боллоо. За, 4-5 жилийн дараа 2-3 хүүхэдтэй болж болно. За, тэр үед бидэрт яадаг вэ гэхээр байраа томсгох, өргөтгөх юм шаардлага хэрэгцээ гарч ирдэг тийм ээ. Тэр үед бид нар тухайн орчноосоо ингээд заавал холдох, аль эсвэл тухайн орон сууцаа зарах те иймэрхүү хүндрэлүүд гарч ирдэг. Тэгэхээр төсөөлөд үзье л да. Магадгүй та байрнаасаа хөдлөхгүйгээр те за 2 унтлахын өрөө нэмээд за 1 ариун цэврийн өрөө нэмээд нийтдээ ингээд тэг хүүхдийн өрөө нэмээд ингээд нийтдээ 5-6 одоо өрөөтэй юм таатай орчинд амьдрах боломжтой гэвэл гайхалтай тийм ээ. Тэгэхээр энэ боломж бол орон сууцны хувьд байдаг юм аа гэхэд байгууллагын сүлжээний аюулгүй байдлын орчинд бүрэн боломжтой болсон байгаа. Тэгэхээр та бүхэнд Баска бит хоёр checkpoint maestro гэдэг энэ гайхалтай байгууллагын сүлжээний аюулгүй байдлыг өргөх юм онцгой шийдлийг танилцуулахаар ирсэн байна. За тэгэхээр сүлжээний аюулгүй байдлаа өргөтгөх гэдэг нь өөрөө яг байгууллагын хэмжээнд ямар одоо IT-ийн албаны хэмжээнд ямар хөө ажил болдог вэ Баска? За энэ бол мэдээж маш том төсөр ажил болж байгаа. Одоо мэрэгжлийн хүмүүсийн баг ажил нэрэндээ бэлтэн одоо сүлжээ төлөвлөн тэ гарах одоо тэр бүхнийг маш нэгэн зохион байгуулалт одоо хэрэгтэй. Ер нь бол маш инженерийн талаас маш их ажил болдог. Ер нь бол маш цаг хугацаа шаардсан, олон хүмүүс шаардсан одоо ийм ажил болж байгаа. Тий. Хоёрдугаар болохоор нөгөө хуучин бидний ашиглаж байгаа төхөөрөмжүүдийн асуудал байгаа шүү дээ. Бид сольж нөлөө том модель авах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр маань бол одоо мэдээж хүчин чадлын болохоор ажиллаад ресурсын тулчлаа гэд тэрийг одоо ашиглах боломжгүй болоод ингээд сольж байгаа учраас эдийн засгийн одоо чанар үр ашиггүй болж тэр маань одоо үр ашиг худалдаа болтолж болохгүй. Харин тийм. Бид нар ингээд худалдаа авалт хийхдээ ингээд ойрын 2 3 за 3-аас 5 жилийг харж худалдаа авалт хийдэг те. Тэгэхээр нөгөө төлөвлөгөө 3-5 жилийн дараа биш багт 1-2 жилийн дараа ч юм ингээд сүлжээнд ингээд манай сүлжээ аягүй томорчж байгаа байхгүй. Тэр үед бид тэр энэ төхөөрөмжөө одоо зайлшгүй солихосоор аргагүй байгууллагын одоо үйл ажиллагаа хэвээ явах үднэс те. Тэгэхээр бид нар ингээд анханасаа оруулах хөрөнгө оруулалт маань өөрөө бас өөр өгөөжгүй болоод хуучин төхөөрөмжөө ингээд заавал одоо хайж хэрэгцээгүй болохосоор сонголтгүй болдог. За 3-дугаарт нэг юм эрсдлийн асуудлууд байдаг те. Байгууллага ингээд сүлжээнийхээ аюулгүй байдлыг найдвартай байдлыг хангах үднэс за кластер буюу нөгөө ичээ гоёмор заавал төхөөрөмжөө хослуулж ашигладаг. Тэр маань болохоор байгууллагын мэдээж тоног төхөөрөмж төмөр лимит чинь хязгаар нэгэн цаг засвар орж магадгүй, унж магадгүй те эвдэрч болно те. Тэр үед нөөц буюу нөгөө пассив ажиллаж исэн фаервол маань тухайн одоо сүлжээг хэвэн авч явах юм үүрэг хүлээдэг. Тэгэхээр энэний цаана бас нэг зүйл байгаа нь юу гэхээр бид нар хизээж хэрэглэгдэх нь бас тодорхойгүй тэр одоо фаерволын лицензийн зардал, саппортын зардлыг ингээд төлөө явдаг гэсэн. Тухайлбал бол базаад ингээд хэлэх юм бол бид нар ойрын 3-5 жилийн хугацаанд гарах тэр зардлыг 2 дахин буюу үржиж компанид хөрөнгө оруулдаг гэсэн. Тэгэхээр асар их хэмжээний тоо яригдана гэсэн. Энэ асуудал бол бидэрт угаасаа одоо байгаа бодит технологи нөхгүй юу тий. Тэгэхээр өнөөдөр бид яг л ийм л боломжтой байгаа учраас энийг дахаасаар аргагүй. Бид нар тэр 2 дахин зардлыг төлөхөөсөр сонголтгүй байдаг. Тэгвэл энэ зүйлийг одоо бүрэн шийдсэн, асуудлыг бүрэн шийдсэн гайхалтай маэстро гэдэг юм шийдэл байна. Шийдэж гарч ирсэн. Эрсдэлээр тулгуурлаж гарч ирсэн. Тийм. Гайхалтай шийдлийг одоо бид нарийн танилцуулахаар та бүхэн одоо бэлтгээд ирсэн байна. За тэгэхээр яг энэ яаж ажилтдаг юм бэ? Тэрийг нэг жоохон бас тайлбарлаад өгч. Энэ дээр нь байгаа төхөөрөмж яг юу вэ? Бидний одоо яриад байгаа тэр маэстро гэдэг төхөөрөмж маань бол одоо энэ маэстро төхөөрөмж. Оркестратор гэдэг тийм. Одоо энэний тусламжтайгаар одоо нөгөө фаерволуудынхаа кластерыг бол маш сайхан зохион байгуулах боломжийг олгож байгаа юм маш гоё төхөөрөмж байгаа. Ерөөсөө энэ дээрээ залгаад кластер бол маш энгийн болж ирсэн байна. Энэ дээрээс ерөөсөө ганцхан юм кабелээр ороод gateway өдрөг орж өглөө. Тэгэнгუთ энэ төхөөрөмжүүд бол веб интерфейсээр хангаж аваад бүх кластеруудаа зохион байгуулах боломжтой болсон. Энэ 3-ыг нэг групп болгох чинь дотроо security group бас үүсгдэг. Одоо 6 баярлалт бол 3 групп болгох чинь хэрэгцээ шатлаас энэ салбар маань энэ үеийн ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл төхөөрөмжүүдийн перформанс үйл шиг маань одоо маш их нэмэгдэж дээрээс нь найдвартай байдал маш их нэмэгдэж сайжирч байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид нар ингээд байгаа нөөцүүдээ ингээд энэ дээр базуулчихж байгаа гэсэн үг шүү дээ, тэ? Энэ оркестратор гэдэг төхөөрөмж маань бүх нөөцийг өөрөө
жигд хэрэгцээтэй газар нь хуваарлж олон группүүдийг үүсгээд тусдаа юм firewall аваад тавьсан юм шиг энэ олон сүлжээг зохион байгуулад тэгээ дээрэс нь дан сүлжээг ингээд firewall-оо хуваарлахаас гадна энэ интерфейсүүдээ бас юу яаж байгаа хуваарлж өгч байгаа тий. За одоо жишээлбэл энэ группэд хэдин интерфейс, хэдин gateway ч юм уу дээ ингээд хүснээрээ интерфейсээ ашиглах уу, аль gateway-үүдээ ашиглах уу. Тэгээд энэ 3 gateway ингээд бодлож явцсан болж исэн чи 2 жилийн дараа нэг платформ өсчихлээ шүү дээ. Дахиад авалцсан маань ачаалаас үүдэх юм дахиад нэг gateway нэмж хөдөлж тавиал энэ рүү оруулж ирэл тавьчихсан. Скил дээр томруулах хөргөтгөл хэрэгсэлжсэн. Тий. Хамгийн гол нь энэний ард яваад байгаа зүйл юу вэ гэхээр бид нар энэ төхөөрөмжийг нэг төхөөрөмж нэмэх замаар перформансыг нь буюу хүчин чадлыг нь бас нэмээ яваад байна гэсэн үг. Уламжлалт кластерингийн хувьд болохоор яадаг вэ гэхээр нэг хоёр төхөөрөмж байгаа ч гэсэн бид нэгнийх нь нөөцийг нь ашиглаж чаддаг. Нэгийг ашиглаж байгаа. Тий. Харин бид нар өнөөдөр Maestro-гийн тусламжтайгаар энэ 3 gateway-ийн гурвангийнх нь нөөцийг нь ашиглаж болно гэсэн үг. Тэгэхээр бид нар магадгүй 2 жилийн дараа нэг gateway нэмлээ гэхэд энэ доорд нэмэгдээд ороод ирнэ. Тэгэхээр нэг gateway-ийн хүчин чадлаар нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ бидний санаа зовоодсон нөгөө эрсдэлтэй, пассив, актив, пассив нөөц байлгах гэдэг асуудал бүгд шийдэгдчихэж байгаа тийм ээ. Мөн дээрэс нь энэ дундаас нэг firewall ч юм уу нэг gateway нунлаа гэж үзэх юм бол тухайн үлдсэн 2 ч юм уу үлдсэн 3 firewall нь ачааллыг нь жиг тувааж авдаг. Тэр нь болохоор ямар технологи гэдэг вэ? Hypersync технологи. Тэгээ hypersync гэдэг патентлэгдсэн технологи байгаа. Ерөөсө тэр gateway нэг gateway аваад 2 жилийн дараа сүлжээ томруулахад ерөөсө маш амархан болж ирсэн. Инженерүүд маш таатай байна. Тэр нь ерөөсө нэг инженер одоо нэг 6 монитор дотрол хүчин чадлаа нэг апгрейд хийчих юм. Нөгөө сүлжээ өргөдөх гэдэг ажлыг чинь скейл гэж олон инженер тий ажиллах ажлыг чинь сүлжээ 5 мөн байх тийм байхгүй. Эсвэл шууд ингэ бүртгэх юм болж ирсэн. Тэгэхээр 6 минутын дотор бид нар сүлжээгээ өргөтгдөг тэр өмнө хийдэг бас асар том ажлыг 6 минутын дотор нэг л хүн хийчих боломжтой болчихж байгаа тийм. Энэ бол яг бидний санаа зовоодсон одоо яг IT-ийнхний толгойн өвчин болдог тэр одоо асуудлыг бүрэн шийдсэн юм гайхалтай технологи байгаа. Тэгэхээр яг энэ технологи яг за энэ төхөөрөмж энэ шийдэл маань өөрөө хэрхэн яг яаж ажиллаж байгаа вэ гэдэг талаар манай Баска демо бэлдсэн байгаа. Тэр демог та бүхэн одоо манай Баскагаа танилцуулаад тайлбарлаад өгнө. Тэгэхээр илүү ойлгомжтой болж ирнэ гэж биднээс үсэл харж байна тийм ээ. За тийм байна. За энэ бол одоо Maestro төхөөрөмж рүүгээ веб интерфейсээр хандаад орсон байгаа нь харагдаж байна. За зүүн талд бол одоо холбогдсон байгаа тийм манай 3 gateway маань бол харагдаж байгаа. Аль аль gateway групп рүү оруулахын гэдгээ шууд чирээл ерөөс оруулчихсан. За дээрээс нь нэмээд ямар интерфейсүүдийг ашиглах вэ? Кластер руу ямар интерфейсүүдийг ашиглах уу гэдгээ бол заагаад өгч нь баруун талаар гэж байгаа бол одоо манай Maestro төхөөрөмжийн маань интерфейсүүд нь байгаа. Дээрээс нь ерөөсө чирээл оруулчихна. Энэний ашиглая гэл ашиглахудаа ингээд чирээд оруулчихна. За ингээд хадгалж өгнө. За security group 1 гэдэг одоо нэг групп үүсгэсэн байгаа. Одоо энийг бүгдээрээ менежмент сервер рүү бол оруулж ирдэг байгаа. Энэ л smart console, checkpoint-ийн удирдлагын хэсэг байгаа. За сая үүсгэсэн групп одоо 2 gateway ашиглаад нэг групп үүсгэсэн байгаа. Тэрийг бол оруулж ирэхдээ Maestro гэж энэ платформоор оруулж ирнэ. За одоо Maestro-гийн менежмент интерфейсийн хаягаар нь нэмж оруулж ирж байна. За энэ дээр бол SIG холболт буюу нууцлсан холболтоор менежмент рүү бол оруулж ирж байгаа. Gateway нэг үндсэндээ кластер. За ингээд оруулж ирсэн. Одоо энэ дээрээс л пледүүдээ төгчүүлж болно. Төгчүүлэх хэсэг нь байна. За Maestro SG дундуур зураас техник гэдэг бидний оруулж ирсэн Maestro маань харагдаж байгаа. Ингэж нэмж оруулсныхаа дараа мэдээж install policy хийдэг байгаа. Install policy хийгээд install policy-гаа хийж дуусаад ирнэ бол Maestro-г ашиглах боломжтой болчихж байгаа. Энэ бол үндсэндээ хоёр firewall-ыг нэгтгэсэн байгаа. Энэ кластер маань ингээ нэг firewall-ыг нэг цулуулж ингэж ажиллаж байгаа гэсэн үг. За install policy гэж байна. Maestro. Ер нь бол яг security group дотор байгаа gateway firewall-ууд маань бол яг цэвэр load balance-аар бол ажиллаж байгаа. За ингээд нэмээд ороод ирсэн Maestro гэдэг. Ачаал нийт ачаал группийн маань нийт ачаал нь харагдаж байгаа.
За нөгөө маэстро руу орсон байна. Одоо түрүүний үүсгэж өгсөн security group руу бол орж байгаа. Одоо нөгөө кластер руу орж ирэх гэсэн вебээр ороод ямар байдалтай харагдаж байгааг нь харъя. За ингээд интерфейс руу ороод харангуй түрүүний маэстро дээрээ зааж өгсөн интерфейсүүд бол энэ дээр харагдаж байгаа. Маэстрогийн интерфейсүүд. Маэстро дээрээсээ одоо ETH 1.5, 1.10 ашиглах менежмент 1 гэсэн портыг бол энэ групп маань ашиглана гэж заагаад өгсөн байгаа. Тэгвэл одоо энэ дээрээ яаж интерфейс нэмэх вэ гэвэл маэстро руу орж агаад нөгөө маэстрогийнхаа асуул интерфейсийг чирээд оруулаад интерфейс дээр. Ерөөс ингээл болоо. Ингээд окей дараа хадгалаад за ингээд нэмэгдлээ гэд мэдээ гарч ирчихлээ. За ингээд дөрөв интерфейстэй болцсон. Одоо ингээд refresh дарсан чинь шууд ороод ирсэн. Саяын сүүлд нэмсэн интерфейс. Ийм хэлбэрхэн болцсон байгаа юм. За одоо security group хэд хэдэн группийг бол үүсгэх боломжтой байгаа. Шинээр яаж групп үүсгэх вэ гэвэл хамгийн дээдлийн security group дээрээ дараад mouse-аараа дараад одоо шинэ new security group гэдгийг сонгож өгөөд management interface-ийн хаягийг тавьж өгнө. Ямар API-гаар manage хийх үү гэдгийг бол зааж өгч байгаа. За gateway дээр маань болохоор security group дотор бол ер нь ингээд gateway-д бол бас ингээд чирээл оруулаад ирчихнэ. За тэгэнгүүт энэ хоёр групп үүсгэсэн байлаа гэхэд одоо групп 2 дээр байгаа firewall унлаа гэхэд групп 1 дээр байгаа firewall манаас одоо ачааллыг нь аваад групп 2-ийнхоо ачааллыг нь бас аваад групп хоорондоос load balance хийх одоо hardware mix буюу өөр төхөөрөмжүүдийг нэг групп хийх бас боломжтой байгаа. Одоо 6600 болон 6800 хооронд нь нэг группт оруулах бас боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ ямар давуу талыг олгож байгаа вэ гэвэл одоо та 6600 аваад ашиглаад болж илаа гэж бодоход 3 жилийн дараа танах илүү том загвар 7000-тай загвар 15000-таас илүү том gateway авлаа гэхэд тэрийг нөгөө групп дээрээ дахиад асуудалгүй нэмчих боломжтой болсон гэсэн үг. Энэ бол одоо маш том давуу тал. Одоо үйлдвэрлэл дээр, индастри дээр бол хамгийн анхны ийм боломжийг гаргаж өгч байгаа ийм мундаг технологи байна. За баярлалаа. Гайхалтай демо үзүүллээ. Үнэхээр нүдэн харагдаж гадар гоё тайлбарлаж чадлаа. Баярлалаа. За тэгэхээр манай компани Checkpoint-ийн албан ёсны партнер байгаа. Монголдо цорын ганц партнер 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай компани байна. Тэгэхээр та бүхэн одоо үйлчлэгийг үзээд үнэхээр сонирхож байгаа бол манай компанитай холбогдоорой. Манай одоо багийн аюулгүй байдлын багийн зүгээс та бүхэн үнэхээр гайхалтай спортыг үзүүлж чаднаа гэдэгтэй байна. Тэгэхээр өнөөдөр хамт суугаад ингээд бүтээгдэхүүн танилцуулсан маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд бид цаашдаа маш олон бичлэгүүдийг хийн. Тэгээд тэрүүгээр уулзцгаая. Баярлалаа.